сүүлийн 10 жил бол олон бүтээлч ажлуудыг бол одоо хийж гүйцэтгэлээ. За шинэ спорт зал одоо энэ 2024 онд ашиглалтанд орж байна. За мөн 320 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн танкин маань бас 3 сарын 9 сарын 30-нд ашиглалтанд орохоор ингэж байж байна. За ер нь бол одоо манай төгсөгчдөрөө дамжуулж ер нь шинэ сургуулийнхаа тохижуулах тал дээр бол манай сургууль бол онцгой анхаарч ингэж ажиллаж байна. За ер нь бол энэ төгсөгчд бол сурж байсан анги сургуулаа бол тохижуулах дээр бол маш их анхаарч байна. Ер нь бол 13 кабинеттэй энэ сургуулаа бүх ангиудтай бол ухаадаг дэлгэц тавих. За тэгээд цаашлаад бол үндсэндээ ахлах ангиудынхаа хүүхдүүдийг таблеттай болгох. Сахим хичээл бол 2023-аас 24 оны хичээлийн жилүүдэд ороод явах учраас бол энийг бол бүх хүүхдүүдэд таблетжуулах. За тэгээд эдүүдийн хөтөлбөр за персон хөтөлбөрүүдийг бол амжилттай хэрэгжүүлэх. Тэдний одоо анги танхимуудыг тохижуулах тал дээр бол бас өөрсдийн нөөц бололцоо болон төгсөгчдийн нөөц бололцоог ашиглаж болоод ингээд ажиллаж байна.